Сайн байцгаана үзэгчдээ. Эх орон телевизээс бэлтгэн өргөдөг ээж гэр бүлийн нэвтрүүлэг маань 2012 оны 12 сарын баярын цэцгээ дугаар үзэгч та бүхэндээ хүрэхэд бэлэн болоод байна. Манай өнөөдрийн дугаарт үзэгч түмэндээ одоо аялгуул цайхан дуугаараа танилцуулсан дуучин Дэлгэрмаа оюун манаар бол ээжигээ баярлуулахаар зорьсон байгаа. Тэгэд би яг одоо дуучин оюун магийн ээжтэй нуулцахаар ажил дээр нэрсэн байгаа. Ээж маань юу ч мэдээгүй энэ бас ажиллаагээ сууж байгаа. Тэгээд бадам юм хаа төгөөд хүүхдийн асрамжийн төгөөд багшилдаг юм байна. Ингээ бүгдээрээ хамтдаа татгшаа гараад ээжтэйгээ олццгаая. Бидэнтэйгээ хамтаа гараад татгшаа. Яа ийшээгээл арах юм шиг байна. Сайн байна уу? Дулмаа ихч мөн үү? За. Сайхан үйлч гинөө та. Сайхан үйлчтэй нөө. За, хүүхдүүд мэдлэх гээд ашиг байна те. Тийм байна манай үзэх гэдэг. Сайн байна уу? Сайн байна уу? Хичээл сурлага өндөр үү? Өндөр. За, шинэ оны мэд хүргийн онц сураарай. Баярлалаа. За ээж минь сайн байна уу? Та сайхан үйлчж гинөө. Сайхан үйлчж байна. За сайн байцгаана уу? Сайн явж байна уу? Сайн явж байна. Эх орон телевизээс яваамаа тэгэд нийт одоо уран бүтээл хийдэг хүмүүсийнхаа ээжүүдтэй нь уулзаж одоо мэдлэгийн үг авахын зорилготой таныг зараад ирлээ. Тэгэд хоёулаа танилцъя. За намайг Дулмаа гэдгээ. Би одоо энэ Бадамжин ухааны төвд багшлахын зэрэгцээгээр бас сургалтын менежер хамт хийдэг юм аа. Энд ажилладаг. Энэ одоо манай ангийн хүүхдүүд байж байна. Тэгээ би ажил дээрээ байж байгаа нэ. Надаа хэддэг жилдээ багшилж аваа. Би одоо 42 дахь жилдээ багшилж байна. Багш ажлыг 71 онд багш сургууль төгснөөс хойш. Одоо би таныг аваад явах гээд байна л да. Нэг зорьсон газар байгаа юм. Тэгээд таны ажил ямар шүү байна? Хичээл ном одоо яг завсарлах болж байгаа юу? Харахаараа болог байгаа тийм ээ. Тэгвэл миний хүүхдүүд үлдээд ингээд их сайн хүүхдүүд амнасаа тийм гараа. Сайн хүүхдүүд байгаа миний хүүхдүүд багштай юм шиг ингээд суугаа хичээл хийж тийм аа. Тэгээ бас яг болно би хүнд үлдээгээд явчих. Үлдээгээд хоёлаа явъя. За одоо дуучин Дэлгэрмаа энэ ээжтэй уулзгаа хийж байна. Янжмаа ихчүүд яг одоо ажиллаа хийж байгаа. Бид хамтдаа татгшааж ээжтэй болцсон. Сайн байна уу? Янжмаа ихч үү? За. Яасан бэ? Юу болж байгаа юм бэ? Эх орон телевизээс явнаа. За. Ажил төрөлтөө сайн байна уу? Оо сайн байна уу? Сайхан үйлж байна та. Баярлалаа. За би тадтай л таны ажил ямар шүү вэ? Сайн байна, ажил сайн. Би энэ уран бүтээл төрөвдөг хүмүүсийн ээжтэй нэгээ ярилцж байгаад мэдлэгийн үг авах гээд ингэ явж байгаа маа. Тэгээ энэ гадаа бас нөгөө оюумаа их ээж бас машин түлээж байгаа. Тэгээ гуруулаад ингэ сайхан сууж байгаа яриа өрнүүлэх юм байна. За. Тэгээд ир чинь ямар амар төргөмтэй юм бэ эн чинь. Харин шууд таныг ажиллаа хийж атал очиж даа гэж бодоод ажлын газрын Дэлгэрмаа хичээр заалгачаад би хүрээд ирлээ. Тэр шиг аимшигтэй байна. За тэгээ одоо юу ярих юм болж байна? 2012 онд маш сайн ажлын өндөр амжилтаар үдэж байна. 2013 оныхаа ажлыг бол маш ажлын өндөр амжилтаар өгтөй да. Тэгээд бас та нарын ажилд амжилт хүсье. Таны ажил ямар шиг байна? Гайгүй байна гэвэл таныг бас авах гэсэн. Тэгээ гуруулаа нэг газар очих хэвтэй. Тэгээ сууж байгаа нэг битгий яриас өрнүүлмээр юм л та тийм. За. Тэгээ. За би одоо яг одоо орлогоо авчаад явчихлаа. За би таныг хүлээж. За. Тэгэхээр үзэгчдээ бид яг одоо дуучин Оюумаа Дэлгэрмаа нарынхаа ээж Янжмаа Дулмаа гэдэг дандаа яг маатай хоёр ээжтэйгээ ингээд уулзаад явж байна. Тэгээд яг очих газраа очиод бид яриагаа сайхан өрнүүлэх болно. Та хоёр маань гайхаж байна уу?
Гайхаж нэр би бүр гайхлаасаа юм. Гинтлээ гайхдаг хүмүүс ороод юу болсон юм болоо. Манай ууд яах гэж байгаа юм юу болж байгаа юм бэ? Тэгээд тэндээс нааш явж самдарсан айс. Юу болж байгаа юм бэ? Энэ бол айлгах төлөвлөгөө янз бүрийн тим юм бол тийм биш бай. Тий. Ямар ч леснийг учиртай нэг зүйл яваад байгаа юм байна тий. Ээж маань нэг бас хүүхдүүдтэй хичээлээ заагаад багшлаа суужсэн тий. Энэ хүмүүсийг ирэхээр би бас гайхлаа шүү дээ. Одоо манай тэр яг юу яа тийм л да. Манай ажил дээр бас янз бүрийн ингээд телевизийн бичлэг янз бүрийн юмэрийг тэдний нэг л гэж бодсон байхгүй юу. За энэ бол эх орон телевизийн нэг сайхан нэвтрүүлэг байгаамаа тий. Тэгээ баярын нэвтрүүлгээр гарна. Тэгээд би ямар ч байсан энэ сайхан дуулдаг хоёр бүсгүй сайхан ээж нартай ингээд явж гин. Тэгээд очих газараа бүгдээ очиод учрын тайлан ээжүүд манаас гайхсан энэ зүйлийнхаа учрыг очиод олох болно. Тийм учраас өдөр та бүхэн нэвтрүүлэгтэйгээ хамтаагаарай. За эх орон телевизээс бэлтгэн өргөдөг ээж гэр бүлийн нэвтрүүлэг юм аа. Тэгээ энэ удаагийнхаа дугаарт баярын цэцгээ дугаараа бид Please гэдэг маш гоё юм загвартай ресторан папас үзэж та бүхэндээ хүрэхэд бэлэн болоод байна. Тэгээд өнөөдрийн маань зочид болол Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Дэлгэрмаа. За юу маа нарын хайртай ээжүүд нь манай энэ сайхан ресторанд бидэнтэй халуун дотн яриаг өгнөхээр сууж байгаамаа. Тэгээд яг одоо бол учрыг ойлгохгүй байгаа тийм ээ. Жохон гадарлаж байгаа ч юм байна уу? Одоо юу үзүүлэх гэсэн юм бол гэж бодоод шүү дээ. Тийм. Энэ өөртлөө ингэсэн чинь за миний хүү юу үзүүлэх бол гэдэг тийчсэн дээ. Танд таам үг байна уу? Гүдээ 95 айлгад байна да. Миний ерөнхийдөө бол одоо нэвтрүүлэгт орж байгаа мэдээж байна яа. Тий. За нэг ийм хүү одоо төсөөлөлтэй байна. Тэгээд цөмөрөө яг энд та хоёртаа үзүүлэхээр бэлдсэн нэг сонирхолтой зүйл байгаа. Тэгээд үзсний дараа учир нь тайлагдах болно. Тэгээд эргээд бүгдээрээ халуун дотн сайхан яриаг өрнүүлэх болно. Манай ээжийг Дарамситийн Амжмаа гэдэг. За миний ээжийг Хандын Дулмаа гэдэг. Дундгов аймгийн Дэлгэр цогцомын Харьяат. Ер нь бол би айлын ганц охин. Ер нь бол хоёр дахь хүүхэд нь уу ганц охин. Би айлын бага охин шүү дээ. Дээрээ хоёр эгчтэй, нэг ахтай. Манай ээж бол яг л над шиг л хүн баг. Царайны хувьд гэх юм бол ерөөсөө би бараг ээжигээ бараг өвччихсэн юм шиг адилхан. Тэгээ хөдөөнийг айлд очиход нэг тэгжээс аахгүй чи лусан гайхны хүүхэд бахаа гэд тэгэхгүй юу. Тэгээд тийм та яаж мэдгүй чи дулмаатай их адилхан юм байна гэдэг тийжсэн аахгүй. Тэгээд ер нь ээжийн найзууд ч гэсэн ерөөсөө л ээжийнхэн би залуугийн зургийг харахад ч гэсэн ээжтэйгээ их адилхан тэр тусмаа хамар дух мох ер нь миний байгаа байдал ер нь тэр чигээрэл ээж л дээ. Манай ээж бол хитайчин л та. Ерөөсөө дандаа урагшаага тэмүүлж идэг. Ерөөсөө ажлыг бол бүтээхийн төлөө ерөөсөө байн гурагшин тэмүүлж энэ бол болно бүтэн ерөөсөө төлөвлөсөн ажлынхаа заавал ард нь гарч одоо сэтгэл нь амарч идэх хүн гэхүү. Тэгэхээр би бол баг ээжигээ хурдны мартаа зүүрлэх гээд байна л да. Айгүй хурдтай тийм хүчтэй тийм л хүндээ тэ зоримог ажилсаг тий. Одоо 90 цай шоргоол зэхэр арай жижигхэн болчиход ах шиг байна гэхгүй юу. Ер нь л тийм ээж маань маш тийм хүчрхэг гэх юм одоо би ээжигээр нэг холыг хардгаар юм чим хамгийн өндөрт нэстгээр нэг юм уу хан гардтай л зөөрлмээр юм да гэхгүй юу. Гоё амтантай зөөрлөд. Зэмдүүлэхгүй өссөн хүүхэд гэж бараг байхгүй хаа. Нилээ их зэмдүүлдэг байсан. Мэдээж зэмлүүлснийхаа
хүчээр би бас үдий зэрэгтэй явж байгаа хаа л гэж бодож байна. Бага байхад бол ээжээсээ их алганы амт авдаг байсан. Миний хувьд бол их итгээд нөгөө эрх итгээд түүхэд байсан учраас. Гэтэ ээж ганцаарынгийн бидрийг ингэж зоддггүй байсан. Ингээд манай ах маань нэг айлын том хүүхэд болохоор нөгөө эмээ өвөө дээр өссөн. Тэгэд ихэнхдээ эмээ өвөө дээрээ байдаг байсан учраас одоо хоёр ихчтэйгээ хамт ингээд бид гурыг бол ингээд нэг нь буруу юм уу хийтэл ингээд манай ээж бид гурыг гурвалангийн ингээд ташраар нь зодддаг байсан аахгүй. Тэгэл ер нь ингээд одоо бодоход итгэдэг байхгүй ээж бид нарыг ихтэй амар зодддаг ээж. Тэр эндүүний ишнүүр айдар гэл дээр ид чинь нэг ард талынхын ишнүүр салдаг байсан юм. Ард биднийг аягүй амар зодддаг байсан аахгүй. Бүгсэн дээр л аягүй шавхардал зодддаг байсан. Тэгээд одоо ингээд хараад байхад ер нь эгч нарыг ээж гэсэн хараад байхад ер нь хүүхдээ их бага зодддаг болцсон юм байна. Тэгээд багада би ч одоо их алганы амтаа одоо ээжээс их авдаг байсан болохоор ер нь одоо боддгийг ер нь тэгээд ээждээ зодуулаад бид нар ингээл муу хүм болчоогүй л байна шүү дээ. Тийм болохоор зэрэг ер нь бас хаяа нэг ээжээсээ аваасаа алганы амт хүртэж яхад ер нь гимгүү юм шиг л санагддээ шүү дээ. Мэдээж их хүн гэдэг бол хүн болгоны хувьд бол хамгийн одоо гайхамшигтай зүйл гэж би боддоо шүү дээ. Яа тэгвэл их хүнээс л хүн төрж байгаа. Тийм болохоор их хүн байхгүй бол энэ хорвоо дээр бас бяцхан өрсөд мань мэдлэхгүй. Тийм болохоор их хүн ээж хүн гэдэг бол тэр аяараа маш том сэдв. Ээж бас их жинтэй үг хэлдэг. Үр хүүхдээ мэдээж буруу тийшээ алхах гэвэл мэдээж зөв тал руу нь хазайлах алхахын тулд тэр хүн бол маш их юмыг бид нарт зааж сургадаг тэгж болохгүй ингэж болохгүй амьдралд тийм байх ёстой гэл ерөөсөө л ээжээсээ л тэр бүхнийг сонсдог штэ би. Манай ээж чинь бидний төлөө явсаар байгаад бас нилээ их биеийн их өвддөг болсон. Тэгээд сая бас ээж маань нилээн том хагалгаанд орсон. Тэгээ ээжигээ урд очиж хаалганд орсон л та. Тэгээ тэнд ээжигээ бас асраад байж байхдаа бас нилээн зүйлийг бодож ээжигээ их өрөвдөж ирсэн. Бидний төлөө явж байгаад л энэ хүн ингэсэн шүү дээ гэж ботхоор өөрөө ирэхгүй зүрх шимшрэл аюу хэцүү байсан яг тэр үед. Би бас тэгж боддгийг ээжийн маань хувьд бас их азтай юм болов гэж боддгийг их сайхан хантай уучраад тэгээд ер нь миний аавын хувьд ч юм уу ер нь ээжийг одоо нөгөө одоо гэрээ ажиллаас бас жоохон одоо хол ойлгосон гэх юм уу одоо юу гэдгийг их л их тийм халамжтай сайн хань ижилтэй байсан учраас ээж манаас их аз жаргалтай байсан баха гэж би бас боддгийн. Заримдаа бас би хаяа өөрөө тэгж боддөө шүү дээ. 30 наснда ээж маань ингээд 4 хүүхэдтэй байсан байна. Одоо ээжид ер нь ингээд жаргасан цаг хугацаа гэж бас байдгийм болов гэж заримдаа тэгж боддгийг. Тэгэд ээжээсээ тэгдэг аахгүй яана тааст ингээд 30 наснда 4 хүүхэдтэй байсан байна. Амар хэцүү байсан байх та гэр ээж тэгдэг аахгүй. Үгүй. Би бол ёстой амьдралаа бол жаргаж өнгөрөөсөн. Миний амьдрал бол ёстой тэр чигээрээ аз жаргал байсан гэж ээж маань тэгдгийг. Ээжийнхаа тулсан амьдралыг бодглохлоор надад бас сэтгэлийн мухард яагаад ч юм айгүй их тийм гойныг зовлон байдаг. Яагаад тэгэхээр миний аав намайг их жоохон байхад нас барчихсан. Тэгээд тэрнээс хойш ээж маань 3 хүүхдээ өсгөхийн төлөө бид гурвыг хүний зэрэгтэй хүн болгож үдий зэрэгтэй юм явуулахын төлөө ээж маань хамаг сайхан залуунасаа хамаг сайхан хүсэл мөрөөдөл бүх зүйлээ одоо энэний төлөө одоо зориулсан юм айгүй сайхан эмэгтэй гэж би боддгийг ээжигээ. Тэгэхээр ээжийнхаа ингээд нүүрнийх нь үрчлээсийг хараад энэ болгон одоо миний төлөө байсан шүү дээ ээж минь гэж ээжийг айгүй хайрладаг. Миний ээж бол ерөнхийдөө их би ээжигээ их зөөлөн хүн гэж хэлнэ. Ер нь их тайван одоо ерөөсөө нөгөө одоо бас нөгөө одоо говийн хүмүүс ч их говьшигэн одоо уужим сэтгэлтэй тийм хүмүүс байдаг шүү дээ. Тэгээд ээжийн маань хувьд бол их зөөлөн тийм уужим сэтгэлтэй л хүн дээ. Манай ээж бол хитрхи дайчин. Ээжээс авсан зан чанар надад бас жоохон би ер нь жоохон нэг юм хийе гэд бодсон бол жоохон махруу тэрүүн дээрээ тулж ажилдаг энтер бас зан чанарын бас дуурайсан байдیں۔ Манай ээж нь юутай байцаатай
хуурга хийдэг манай ээж. Амар гоё хийдэг. Тэр хоолнд нь бүр маш их дуртай. Манай ээж ер нь гурилтай шүлэг их гоё хийдгийн. Тэгээд ер нь хийдэг хоолных нь их цөөхөн л хоол хийдэг. Тэгээд тэр хоолных нь ер нь гурилтай шүлэг хамгийн гоё хийдэг. Дэг нь бага бахтаа л нөгөө гурилтай шүлэг хийцэн болох нь лээстэй лавшаа хийцэн байна. Идэхгүй гэл ингээл ууралдаг байсан аахгүй юу. Лавшаа хийгээд багтаа яах вэ гэдэг ууралдаг байсан. Одоо бол тэгээд нэг лавшаанд л хоолшдаг болсон юм шиг байгаа. Ер нь тэгээд лавшаа итгэл юм болоод нэх гоё хоол идсэн болдог. Нэг нарийн амтэн тэр хоолноосоо илүү ээжийнхээ гарын лавшааг идвэл илүү их хоолшоод байх шиг санагдаад байгаа. Манай ээж их гоё дуулдаг. Нууц аяасан гэвэл тэр л бах та. Манай ээж бол бараг дуулдаг юм уу? Ээж солгоо хоолойтой яг. Үнийг хэлэхэд манай хоёр их чи ээж 3 аюу солгоо хоолойтой штэ. Тэгээ би яаж нэг юм дуучин болцсон юм бэ гэвэл манай ээж нь одоо шар гэж хүн байдаг байсан. Дундгой аймгийн одоо Дэлгэр цогц суманд насаараа л малчин байсан хүн. Тэгээд эмээг маань ер нь хүмүүс дуулуулах гэж найр наадмаа эхлүүлэх гэж манай дунд говч их найр наадам ихтэй газар штэ. Айраг цагаан элбэгтэй тийм газар ч найр наадам их өргөн дэлгэр болдог. Тэр үеэр ерөөсөө манай эмээг хүмүүс ирж авч явдаг байсан байхгүй. Урьж залж аваачаад найрынхаа дууг эхлүүлдэг. Маш сайн уртын дууч байсан хүн байхгүй. Хэрвээ эмээ маань дуучин театр чуулгад ажиллаад явж байсан бол үдээд гавьяач жүжигч, ардын жүжигч айл хэдийнэ болцсон байсан хэмжээний тийм дуучин байхгүй юу. Олон сайхан дуу аялдаг л да. Гэхдээ сүүлийн үед манай ээж нэг дуу аялдаг болцсон байлээ. Тэр нь болохоор нөгөө манай нэг залуу дуучин дуулдаг юм аа. Нэг ихчийн тухайн нэг дуу эдэрч авахлан дуулдаг. Тэр дууг их дуулах дуртай. Манай ээж дээрээ нэг ихчтэй авахгүй юу. Тэгээд тийм юм байлгүй. Тэр дууг л их дуулдаг. Тэр дууг бас айгүй сонсох дуртай. Миний хамгийн дуртай дуу гэж ээж тэр дууг сонсоод дандаа тэр дууг дуулж идэг. Тэгээ бүр тэмдэглэлийнхаа дэвтэр дээр үгийг бичээд авцсан, бүр сурж исэн. Хамгийн сүүлд ер нь нөгөө бид гурав сая хамт ээжийн бүүтэй хорвоогийн тоглолт тоглосон шүү дээ. Тэгэхэд ээжтэй өнсөлсөн. Өстэй сайхан тоглолт боллоо. Нэрээ хүмүүс их ам сайтай байна. Айгүй их баярлалаа. Үнэхээр гоё тоглолт болсон. Баяр хүргэе миний охин гэл намайг айгүй ингээл толгоноос ингэж барьж яваал ингээл нэх үнэрлээд үнссэн. Бид гурвын хамт дуулсан ээжийн бүүтэй хорвоо гэдэг инх базрын хөгжим минь оюугийн шүлэг тэр дууг дуулахт л ёстой л ээжигээ нүдэндээ хараад ингээд дуулж исэн. Тэгээд тэр дууч гэсэн айгүй гоё бид гуравт их сайхан наалтч маш сайн уран бүтээл болсон гэж бид гурав боддгийг. Бид гурав гэд би бас тэгэж бодож байгаа. Манай нөгөө хоёр ч гэсэн тэгж бодож байгаа. Тэгэхээр бид гур бас хамгийн анхныхаа уран бүтээлийг одоо ээжийн дуугаар одоо дуулъя гэж ингэ шийдээд дандаа ээжийн дуутай холбогдлолтой ийм сайхан сэдвийг барьж авч энэ уран бүтээлээ хэлсэн байгаа. Мэдээж энэ уран бүтээл маань цаашаа өргөжөөд өөр олон сайхан уран бүтээлүүд, өөр сэдвийн одоо уран бүтээлүүд хийгдэх байх л та. Гэхдээ эхний маань сэдв бол яалтчгүй ээжлээсэн. Их хүнийг л магтан дуулах энэ сайхан сэдвийг бид нар өөрсдөө одоо сонгосноо. Ер нь бол ээжигээ мэднэ л дээ. Гэхдээ ээжийн тухай ярьсан чи яг одоо их гоё сэтгэл, их сайхан одоо их юу гэдгийг юм бэ ээжийн тухай. Одоо юу гэж хэлмээр юм бэ? Тэгээ сэтгэл их санаа гоё сэтгэл уужраад ер нь ээжийн тухай ярихаар хөрх юм уу? Ээж маань л нүдэнд харагдаад л байх ерөөсөө. Ээжийнхаа тухай ярихаар ягаад ч юм ингээл айгуу гоё болчихдээ штэ. Хүмүүс ирэн тэгээд уулга алдахтаа хүртэл ээжэл гэж дуугардаг те. Тэгэхээр их хүн гэдэг бол хүний сэтгэлд ямар их том орон зайг эзэлдэг вэ гэдэг бол эндээс бас харагдах байх л гэж бодож байна. Тэгэл хаач явсан дандаа л ээжигээ бодож идэг.
ер нь бол тэгэл их хүн дандаа л хүний сэтгэлд хамгийн ойрхон байдаг нь ээж хүн болов уу гэж би боддتي. Би нөх ээжтэй хайртай гэл байнга хэлээд байдгүй юм байна. Ер нь их баг хэлдэм байх шүү. Ер нь нэг бид нар чи ер нь тэгэл ер нь ээжээ би тань тайртай, ааваа би тань тайртай гэнэх ер нь илэн далангуу тэгэл ингээд нөгөө хэлдэг юм байна ер нь. Хүмүүс бол ээжтэй тэгэл аавдаа ч юм уу хайртай байгаагаа ингээд яг үгээр илэрхийлээ те хэлцдэг. Монголчууд ч бараг нэгт хэлдэггүй шүү дээ. Тэгэл зүгээр л байгаагаар нь одоо тэгэл яаж хэмдэ те нэгт тэгж хэлдэггүй мөртлөө зүгээр цаагаараа ингээд хайр нь бас илэрхийлэгдэт байдаг. Би ээжээ би танд маш их хайртай. Тэгээд биднэрийнхаа дэргэд урт насалж удаан жаргаж үргэлж хамт байгаарэ ээжээ гэж ээжтэй хэлье. Таныгаа урт удаан насалж дандаа ингээд үр хүүхдтэйгээ хамт жаргалтай ийм сайхан ингээд олон жил бидний хажуудаа нөөлөг болж одоо үр хүүхдтэй болон ач зээнэр чинь танаараа дандаа бахархаж байх болтугай гэсэн сайхан өрөөлийг тавья. Ингээд ээж минь та урт удаан наслаарай. Ээжээ би танд хязгааргүй их хайртай гэдгээ хэлье. Ийм юм үзүүлгээд зорилоо. Энэ бол эх орон телевизээс бэлтгэрүүдэг ээж гээд гэр бүлийн нэвтрүүлэг юм байгаа. Үр хүүхдүүдийнх нь хамтаар ээжийг нь баярлалдаг. Ингээд хүүхдүүд нь яг ярихыг таад маань мдээгүй л ингээд сонсоход юу ямар мэдэрч төрөө. Гоё сэтгэл гоё санагдчих. Хоёр хүн ирнэ гэдээсэн та хоёр байсан юм уу гэж яах вэ? За. Ингээл харин ингээд зүгээрээ сайхан төөрч хөрөө суугаад байлаа шүү. Хоёр хүний ээж одоо хэний ээж хань болох юм бол одоо тэгж бодоод байсан. Хань болох юм. Би бас нэг яг хөө бас хоёр хүнтэй ярихад бас хайртай юу гээл. Дараа шүү арайгүй. За энэ бол эх орон телевизээс бэлтгэдэг ээж гэр бүлийн нэвтрүүлэг юм аа. Тэгээд хоёр ээж маань бол бичлэгээ сая үзээд тэгээ ажил дээрээсээ наашаага айгу уучраа мэдгүй ирсэн. За энэ юу яах гэж байгаа юм болоо гэл тэгэл баг хуухаа гарцгаасан тий. Гарч орж иржээл нэвтрүүлгээ үзээл айгу ираад бас чамгүй их амьдрал яриад их сайхан сууж илаа. Тэгээд хоёр охин нь бол ээжтэй барьж байгаа гинтийн бэлэг. Тэгээд бидэнтэй хамтраад ээжийн сайхан уран бүтээл хийдэг учраас бид өнөөдрөөс энэ ээж гэр бүлийн нэвтрүүлгийнхаа баярын сага дугаарыг та бүгдтэйгээ хамтдаа хийхийг зорьсон юм аа. Тэгээ нэрэл хоёроос яг ээжтэйг адилхан юм байна. Ингээ харсан чинь маш адилхан юм байна. Тийм ээ. Тэгээд бичлэг үзсэн юм чи одоо хүүхдүүд нь ирсэн сэтгэлээ хаалцээ. Тэгээд хушуугаа дивсээл уйлаад ах юм танаа ирсэн чинь. Одоогон чи Юусэн хэлээгүй л дээ. Зүгээр нэг нэвтрүүлэг. Ястаа баг мэдээгүй. Энийг нэг юм гарна хянаад юу гарах юм бэ? Өнөө концерт нь гарах юм болов уу гэж бодоод байсан байхгүй юу? Хамгийн гол нь бас энэ жил тийм ээ гээд ээж гэдэг сэдвийн өрөөнд их сайхан уран бүтээлийг тийм ээ та гурав маань хийсэн байгаа. Тэгээд
Яг ээжтэй цаг зав гаргад тийм үү? Одоо яг нүүрэн дээр л асууч. Баг бах уу. Ер нь бол бараг дагахгүй гэхэд бараг болох ах та. Хөөх юм ээж нар маань л араас уцтал тэр чин тэгж нөө хөл чин дулаахан байна уу? Айлга яасан ийсэн хувцас өмсүү тэгвүү ингэвүү гэж байнга араас уцтчих. Дандаа л биднэрт одоо нөгөө бид нар том болцсон ч гэсэн ээжийнхаа нүдэнд нөгөө нэг жижигхэн бүх хэвээрээ тэгэл байнга уцтал тэгсэн үү ингэсэн үү дулаан уцалж яваараа хаашаа явж байгаа хэд хонохын хувцснараа авсан уу гэдэг Тэгээд ер нь өөрөөсөө санаа тавихаас илүү одоо санаа тавьж их юм да тий. Монгол ээжүүд бүүвэн дүү хүүхдүүдээ сонсгож бүлээн сүгэ амлан хүлдэг болохоор хүүхдүүдийн тэр ухаан амьдралыг жолоодж байгаа зүйл нь илүү их одоо төвчээр хаттай байдаг гэж яг сонсон. Тэгээ яг энэ амьдрал дээр их хэрэгждэг. Тэгээд яагаад энэ вэ гэхээр одоо ээжүүд маань гурлаа ярьж илээ шүү дээ. Их орон илгэн сад тийм ээ. Энэ зүйлээ ингээ барай явахад бол хүүхдүүдийн хүмүүжил ингээ сайхан болчт юм өө гэд тэр чигээр одоо ингээ сайхан уран бүтээлээ тийм ээ ард олондоо хүргээд явж байгаа. Хүүхдүүдээрээс ижээ хоёр ээж нэг барахдаг гэж яриа савжилаа. Зөндөө ярьлаа бид хоёр. Сэтгүүлч маань ирж бас тий бас ярьлаа гэдэг. Гар нь орн айгуу сайхан сэтгэл нээж айгуу гоё ярьсан гэдэг. Одоо тэгээд хоёр охин нь одоо нэгэн сайхан ээж идэг сэдв хүрээнд тийм ээ олон сайхан уран бүтээл төрөгдөг. Гэтэ ингээ хамтарч энэ сэдвийн хүрээнд ийм сайхан уран бүтээл хийж байгаа учраас хайртай ээжүүдтэйгээ сууж юм тийм ээ яг энэ орой бас 2012 оны биднээс амжилт бүтээлээр өгсөн бол 13 оныг тэр чинээгээр авах. Тэгээ сайхан ээжийн дуу хэлийг үзэж байгаа нийт Монголын сайхан ээжүүдтэй одоо хажуудаа суугаа хайртай ээжүүдтэй зориулаад аялаад өгөх сайхан байх болов. Болроо ах уу монголчуудын бараг ардын дуу шиг болцсон нэг сайхан ээжинд дуу идэв шүү дээ. Сүүний үнэр гэдэг. Сүүний үнэр миний ээж. Миний ээж. Сүүний үнэрийг сүүний үнэрээ даалдаг. Тэгээд энэ дуу бүгдээрээ хамт дуул юм аа. Манай ээж шиг гоё дуулнаа. Манай хоёрыг ч манай ээж гуруулаа садгаа. За энэ манай ресторан болоод Лив гэдэг нэртэй арт галерей чиглэлээр хамгийн анхны одоо ийм ресторан паб болж байгаа. Тэгээд маш гоё сонгодог гэдэг. Одоо манай рестораны зохион байгуулагч өнөөр танилцуулах тий. За сайн байна уу? Танай одоо хоёр охин та бүгдэд бас өнөөдрийн мэндийг хүргэе. Тэгээ манай рестораны зүгээс манайх бол арт галерей чиглэлээр үйл ажиллагаагаа явуулаад мөн бас герман тоглогчийн манай Матиас гэдэг тоглогчийн арай хоолоор үйлчилж яг герман хийж байгаа юм. Герман хүмүүс гэртээ ямар хоол идэх вэ? Тэр хоол амтыг монголчуудаас хамтлуулыг мэдрүүлэх гэсэн зорилгоор энэ рестораныг нээсэн байгаа. Мөн фото зураг уран бүтээл хүмүүстэй ойлгуулъя хоол идэх зүйл гэдэг. Энэ рестораныг нээсэн. Тэгээд та манай хоолыг автаа зоглоорой. Баярлаа. Баярлалаа. За баярлалаа. За тэгээд хэсэг хугацааны дараа цагаан дээр дуу хуураар үргэлжлүүлээ тэ нэвтрүүлээ. За эхэлчих юм үстэй. Явж л байх юм уу?
Битүүраас одоо юу авна гэж бодож бас гинт ингээд битүүртээс ингээд гинт юу яасан болохоор зэрэг хоёлаа сандрал тий. Тэгээд битүүр нөгөө ноолорны компани руу ороод дэлгүүр рүү ороод тэгээд гоё ноолор хүнжил авсан байгаа. Тэгээд хоёр ээжигээ бас гоё баахан байгаасаа битгий дараасаа одоо охтууд нь байнга дулаацуулж чадахгүй учраас тэгээд ингээд битгий авсан ээжтэй хэлгээд ёо гоё юм. Оо за баярлаа. За баярлаа. Ээж нөгөө анх байранд орж яхад нэг ингээд гэр орноо миний охин ингэж тогч явдаг ингээд пинкшүүгийн номон дээр надад нэг гоё шүлэг бичиж өгсөн байсан аахгүй ээж пинкшүүгээр ингэж энүүгээр чи гэрээ бас ингэж тогчоолаарэ гэж. Тэгээд их гоё шүлэг ээж надад бичиж өгсөн юм бас. Тэрийг ээж хилээд өгчих гинэ. Аав ингэж нар болж гэрэлсэн охин минь амьдралын тэнгэрт од болж гийсэн мөр минь. Алаг зүрхний хайраа ээж нь шүлэг болгон өргөё. Тэгээд ургах нар шиг өнгөтэй яваарай, урсгал ус шиг тунгалаг яваарай, уртын дуу шиг мөнх наслаарай гэсэн. Тэгээд зарим бичээ тэгээд нөгөө гэр орноо тагчуулаарай гэдэг пинкшүүгийн ном авч өгчээсэн байхгүй юу байраа. Аа юм хэлчихээр айгуу гоё штэ ингээд яг тэр юуны дагуу ингээд гэрт нь байгаа тэр гоё гоё сүнэрүүд дандаа айгуу гоё хоцороо гоё сүнэрүүд идэг байхгүй. За би нэг нөгөө ертөнцийн сайхан ээжүүдээс нэг хамтарч хуу. Оо багч яхаа. Дуус ертөнцийн сайхан ээжүүд. Улин урангада уруда жөксөж явахада үрэгсэн намаа үрчдүүрсэн ээжимин хамтраарсан. Ээжүүдтэй, сайхан охтуудтай, аз жаргалтай гэр бүлүүдийн шүү. За баярлалаа. Баярлалаа. Өнөөдөр маш их гоё бахууштай өдөр байлаа. Их цоглог сэтгүүлч байлаа. Маш их баярлалаа. Өнцөг болон бүртэйгээ бүх ээжүүдтэй шинэ оны баярын мэндийг хүргье. Тэгээд гэртээ байгаа бүх одоо өөр хүүхдүүд нь хань ээжд нь бүгдээрээ энэ үчиг аз жаргалтай сайн сайхан ухтаараа тэгэрч байгаа таны хувьд аз жаргалаар дүүрэн байх болтугай. Ингээд бүгдээ хамтдаа үзэгчтэй бүгд нийлээд шилжүүлээ тийм ээ. Шинэ оны мэнд хүргэе.